Өө миний мөхөө тавраад ирсэн үү? Харин яа бүр ядарчлаа ээж. Яг Ээж энэ хүмүүс ямар ууртай болцсон юм бэ? Зүгээр материал тарааж авах чинь л зочих голох юм. Гигээ минь тийм ууртай хуцаатай хүмүүс байдаг юм шүү. Миний мөн шараа өхнийг цохиод авах үед Харин тийм ээ. хүн хүнд нь тааруулаад харьцдаг юм шүү. Миний хүү гиснээс юм айхтар ажил хийж ирснээс миний охин өөр ажил хийвэл дээргүй юу? Үгүй ээж. Энд чинь богино хугацаанд өндөр цалинтай байхгүй юу? Би чи ингээ өндөр цалинтай ажил хийж их мөнгө цуглуулж гой мөрөөдлийнхөө орноор аялах гээд байгаа байхгүй юу? Ээжигээ өөр. За миний хүү тийш очиж. Эжин цовь хийсэн. Дээрээс нь цай игээд ит. За ээж. Таныг дэвлэж авах хитчихье. Яа. Ятраа юу миний хүү. Ятарсан. За. Үгүй ээж. Мөрөөдөл гэснээс таны мөрөөдөл гэдэг юм юм? Ээжийнх нь мөрөөдөл юу ах вэ? Миний хүүхдүүд л сайн сайхан явж ивэл тэгэл ээжийнх нь мөрөөдөл болоод л явчих юм. Үгүй ээж. Бидний талаар биш. Өөр танд өөр хүсдэг. Биднэртэй хамааралгүй мөрөөдөл. Ээж нь ботоод идэх. Ээж нь нэг нутагтаа сайхан хөдөө очоод цоошин 5 хантай гэр бариад нэг хэдэн үнэ аваад тийм хүүхдүүдийг эрэхт нь сүйд харагтай цагаан идээд ирэх сайхан агаар магаар цэвэр ингээ байлгаж ивэл болоод байгаа байхгүй юу? Үгүй ээж. Бид нартай хамааралгүй наад ч бол зүгээр л амьдралын хэм маяг штий. Бүр гоё мөрөөдөл. Өөрчн хүсдэг гоё юм үл хөдлөх хөрөнгө мөрөнгөтэй ээж тийм гоё мөнгө зөнгө мөрөөдөл байдгүй мүү? Юу? Ээж нь ингэж бодоод итгэв. Энэ дээд хэд чи яах вэ? Тусдаа гарцсан. Харин энэ улаанаа та хоёрыг л нэг өөрсдийн гэсэн орох оронтой болгочихлээ. Бас болоо явчихж байгаа. Ээж нь бол болдог бол энэ тэтгэврийн зээл мэлийг ахиу гардаг бол 2 хүүтэй аваад өгчмөр. Болохгүй бол бүр ажил хийгээч бодоод байна. Чи энэ хөгшин настай намайг хэн ажилд авах уу? Хийх ажилч гэж одоо юу авах вэ? Ээж нь тэгжил бодоод байна ерөөсөн. Үгүй ээж. Бид нэр өөртөө болно штий. Танд ингээ гоё мөрөөддөг гэсэн мөрөөдөл байдгүй маа очихыг хүсдэг. Улс идэхийг хүсдэг, хоол үзхийг хүсдэг газар гэл хүн чинь нэг тийм гоё мөрөөдлүүд байдаг да. Та эсвэл ээж хөшрөөд мөрөөдлөг болцсон юм уу? Үгүй ээжид нь одоо мөрөөдөл ээжийнх нь баг залууд ч доо цаг үе хэцүү байлаа доо ээж нь. Тэгэл мөн хідэн хүүхдийгээ өмсөх хувц идэг хоолоор дутаачих үе эхнээс нь гарыг нь ганцхан хөлийг нь 4-нд хүргэчихийгээд л явж итэл ээж нийгэмд хитл нас дээр гарчихлаа доо ээж нь тэгээд одоо мөрөөдийгээд ч ээжийнх нь нас одоо хидж хүрээж ээж ер нь их хүн болохоор хүн ингээд хүүхдүүдээ мөрөөдлөх болчт юм. Тэгэхээр би одоо ээж бол бас хүүхдүүдээ гээл мөрөөдлөх болчих уу? Яалаа гэж минь ах. Миний хүүхдүүдийн амьдрахын цаг үеч өөр сайхан байх байлгүй дээ. Миний хүүхдүүдийгээ зөв санаатай, зөв юм хийгээ явж амьдрал шагнана да. За, минь ах босч хоол цаа хайчих. Үгүй ээж ингээд та биднийг гээл битгий санаа зовоо. Бид нэр өөрсдөө хичээгээ сайхан амьдрчин да. Ухаантай байх. Бүтэнэ багтахгүй нулимсан урсаж мэлэнгэрэн